Хөтөлбөртөө хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо манай студид Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа ир ажиллаж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ мэндгүй. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын хувьд ерөнхийлөгч гэдэг институт их хурл юм уу, засгийн газраас ялгаатай. Шууд одоо юу гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээл тэ. Эсвэл шууд улсын хурлч хууль батлал ингэж явдаг. Гэхдээ санаачлаад улсын хурлаар батлуулах ч юм уу. Эсвэл засгийн газартаа хамтраад ажиллах юм боломжтой. Тодорхойлсон салбаруудад жишээлбэл ингээ хөтөлбөрөд хэрэгжиж байгаа. Жишээлбэл таны одоо ахалж ажиллаж байгаа нэг хөтөлбөр аа. Энэ бол хүнсний хувьсгал гэж байгаа. За хувьсгал гэхээр магадгүй evaluation улс төрийн evaluation байж болно. Үгүй бол одоо юу гэдэг энэ ярьж байгаа хүнсний хувьсгал байж болно. Нэр нь ингээ маш том байгаа. Хүнсний хувьсгал гэхэлэр манай улсын хувьд одоо бүгд л мэдж байгаа. Бид нар ч одоо энэ худалдааны эдийн засагтай бүгд л хэрэглэгч. Гэхдээ нөгөө талд үйлдвэрлэл байгаа ч гэсэн тэр хувь хэмжээ бол маш харьцангуй хол байгаа даа. Тэгэхээр энэ миний ойлгож байгаагаар бол энэ бага хэсгээ буюу үйлдвэрлэлийн хэсгийг нэмэгдүүлээд өөрсдөө нэг үйлдвэрлэдэг болё. Дотоодоо яаж хангадаг болё гэм тодорхой тоонуудыг ингээд тавиад илээ л дээ. Энэ бүтээгдэхүүнийг манайх 100% үйлдвэрлэн тэдэн он гэдэг ийм зорилттой. Хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөр одоо 2 дахь жилдээ ингээд хэрэгжиж байгаа учраас аж ахуйн нэгжүүж гисэн за иргэд ялангуяа сайн мэдж байгаа. Ер нь бол хөнгөлөлтөө зээл олгоод үйлдвэрлэлийн бүтээ ургуулыг тарья гэж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа юм хөтөлбөр байгаа юм байна. Тэгэхээр би зөвхөн хөтөлбөрийн хувьд ингээд том агуулгаар нь хармаар байгаа юм л та. Юунд зориод байна вэ? Энэ 5 жилийн дотор хүнсний одоо энэ салбарыг яаж өөрчлөе гэж бодоод төлөвлөөд ингээд ажиллаад энэ хугацаа ер нь тэн хагас руу орчлоо. 5 жилийн хугацаатай хэрэгж хөтөлбөр шүү дээ тийм ээ. За ер нь Монгол Улсын ерөнхийлөгч санаачлаад хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг 2022 оны 5 сарын 13-ны өдөр анх улсын хурал дээр зарлж эхлүүлж исэн. За тэрнээс хойш одоо яг баг 2 жилийн ой болж байна. За ингээд 2022 оны 6 сарын 17-нд яаралтай гормоор одоо хуулийн төсөл батлагдчихлаа. За ингээд одоо үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. За энэ үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 жил бол Монгол Улсын ерөнхийлөгч маш олон үйлдвэр аж ахуйн нэгжүүд дээр явж танилцсан. Одоо асуудал ямар асуудал байна, ямар асуудлыг шийдэх юм. Энэ чинь одоо бүр 30 гаруй жил орхигдсон салбар шүү дээ. Одоо үндэсний үйлдвэрлэл тий. Энийг одоо бас тод мэдрүүлсэн жишээ нь бол одоо ковид л доо. Ковидор бид нэр юу хийж чадахгүй гэдэг одоо хараад өгсөн шүү дээ тий. Тэгээд одоо ер нь дэлгүүрийн лангуун дээр бол тэгээд төмөс луун сонгон 3-аас өөр юм үлдсэнгүй шүү дээ. Одоо хүнсний ногоо гэхэд сая ковид үед нэрийн ногоо ингээд одоо өөр босод юм байхгүй. Тэгэхээр ингээд бүгд гаднаас импортоор орж ирдэг юм байсан. За 90 он бид нар алдсан нийгэм шилжээд бас 91 90 93 онд картын мараагаар нэг хэсэг амьдэрсэн. Бүх юм картаар авдаг байсан шүү дээ. Гурил будаа байсан, чихэр, яотонгоо хүртэл авдаг байсан, дээрээс нь махаа хүртэл авдаг байсан. 3 хил махаар бүтэн сар амьдэрдэг байлаа шүү дээ. Тэгээ сар болгоны эхэнд дараа сар давах картын мараа нээж жагсаал батлагддаг. Тэгээ бид нар 3 жил тэр картын мараа явж үзсэн тийм ээ. Тэгээ сүүлд нь болохоор гайлан татварыг тэглээд тэгээ гаднаас импортын одоо хүнс бараа маш ихээр орж ирсэн. Тэгээ бид нар дотооддоо байсан хэдэн үйлдвэрүүдээ ерөнхийдөө гайлан татвар тэгснээс болоод импортын татвар тэгснээс болоод үйлдвэрүүдээ бараг татаж унгаасан. За ингээд бид нар цэвэр худалдааны эдийн засгтаа ус болсон. За сүүлийн жилүүдэд бол одоо энэ ковидын хүчин зүйлээс энэ дайн байлдаан геополитикийн хүчин зүйл, тэгэл дэлхийн хүн амын өсөлт, тээвэр логистик гэл одоо дэлхийн нийтийн маш их асуудал байна л да. Тэгээд уур амьсгалын өөрчлөлт гээл тий. Тэгээд маш олон асуудлаас болоод ер нь маш олон улс орон хүнсний хангамжин дээр бас их асуудалтай болж байгаа юм байл. Энийг би нөбийн хуралд явахдаа бас тэр нөбөд оролцож байгаа маш олон улсууд бас ирж ирсэн. Тийм учраас нөгөө зөвхөн Монгол улсын хүнсний асуудал биш, дэлхийн өөрөө хүнсний асуудалтай болсон юм байна. Хүн ам нь 8 тэрбум гараа явуулчихаар гэдэг одоо бас нөгөө органик хүнс гэдэг илүү тэд тал руугаа төлөхөө явдаг гэдэг юм уу. Эсвэл одоо янз бүрийн холжтой хүнс олон болсон ч байд юм уу тий. Тэгээд янз янзын хүнс байгаа даа. Тэгээ энийг бас бид нар бас шинжилж бас гаргаж ирж чадахгүй. Одоо хил гайлаар орж иж байгаа хүнсээ бас 100% одоо шинжилж чадахгүй ч гэдэг юм уу тий. Манай дотроо ажиллаж байгаа нийслэлийн лабораториуд нас хуучин барилгад хуучин тоонууд хөрөмжөөр явдаг. Тэгэхээр одоо сүүлийн үеийн одоо энэ хүнсний чинь одоо хэрэгцээ шаардлагыг одоо болон ихсэж байгаа. Тэрний хэрээр энэ нөгөө дагаад тоонууд хөрөмжүүд нь сайжирч явах хэрэгтэй л да. Гэх мэтлэнгийн маш олон асуудлуудаас болоод энэ хүнсдэн дээр бол асуудал болсон юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгч санаачлаад хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. За энэ хөдөлгөөний хүрээнд бол 5-аас 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай зээл олгоод явж байгаа. Нодлон 2023 оны сүүлийн хагас жилд
832 тэрбум төгрөг зөвхөн хүнс үдэ аж ахуйн салбар руу гаргасан. Мал аж ахуй руу 50 гаруй тэрбум төгрөг, газар тариалан руу 185 тэрбум төгрөг, хүнс үйлдвэрлэл рүү 560 тэрбум төгрөг. Ингээд нийтдээ 832 тэрбум төгрөгийг хүнс үдэ аж ахуйн салбар руу түүхэндээ анх удаа ингэж хэмжээний хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлүүдээ босгож авахын тулд тийм ээ. Энэ зөвхөн хагас жилд оруулсан мөнгөний хэмжээ. Тийм, энэ зөвхөн 23 оны хагас жилд оруулсан мөнгөний хэмжээ. Гэхдээ нийт 5 жилийн хугацаанд давал 1.7 их найд төгрөгийг ийшээ зарцуулна гэдээ төсөлдсөн байгаа байхгүй юу. Тэрний нөлөн бол 832 нь гарсан гэсэн үг. Тэгэхээр энэ салбар руу урд хожид ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаагүй. Гэхдээ мэдээж одоо нөгөө тухайн салбарын дэмжлэг урамшуулал хөнгөлөлт чөлөөлөл гэдэг маш их юм өгж ирсэн л дээ. Сүүлийн 10 жилийн байдлыг үзэхэд бол нэг дунджаар 800 гаруй тэрбум төгрөгийн бас тийм урамшуул дэмжлэг өгсөн байгаа байхгүй юу. Жишээл одоо ноосон дээр одоо 1000-аас 2000 төгрөгийн урамшуул өгдөг тийм ээ. Өнгөрсөн 24 он гараад хөвөрн дээр сарлагын хөвөрн дээр одоо 100000 төгрөг өгдөг болж байна. Мөнгө сүүний урамшуул 500 байсныг нодлон оны хичээст 1000 төгрөг болгосон ч гэдэг юм уу тий. Тэгээд хүнсний ногооны 19 төрөл дээр тоон тутамд нь 100,000 төгрөг өгж байгаа. Гэх мэтлэнгийн энэ одоо урамшуулууд нь дээрээс нь хил гайлаас нөгөө үйлдвэрийн тоон төхөөрөмж, цааш нь тоон төхөөрөмж авч ирэхэд тоон төхөөрөмжийн гайлан доторыг 100% чөлөөлдөг. Гэх мэт маш олон төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт тэгээд хөнгөлөлтөө зээл энэ бүгдийг нь бодоод үзэхээр 2023 онд нэг их найд гаруй төгрөгийн одоо тусламж дэмжлэг хөнгөлөлтөө зээлмэл үзүүлсэн байгаа байхгүй юу. Нэг салбар руу дангаараа нэг их найд төгрөгийн ийм томоохон хэмжээнд дэмжлэг уцаг үзүүлж ирсэн түүх юмуд нь байхгүй мэл. Тэгэхээр бид нар хүнс үдэ аж ахуйн салбар дээр Монгол Улсын эрхийн эзэн санаачлаар томоохон дэмжлэгүүд орж иж байна. Энийний араас ч гэсэн одоо өнөөдрийн нээлттэй хийж байгаа шинэ хоршоо хөтөлбөр байна тийм ээ. 5 их найдын төсөвтэй 6% хүүтэй ийм бага хувийн хүүтэй мөнгө зээл олгож байна. Одоо малчтай баян малчин, баян чинэлэг малчин болгоё. Хоршоодоо дэмжиж, хоршоогоор дамжуулж хөгжиж гэл те. Олон сайхан хөтөлбөр гэдэг танилцуулж байна л да. Энэ бол одоо яг цагаан алсанд асуудал. Ягаад бол 30 гаруй жил ерөөс энэ салбар руу огт ийм томоохон хэмжээний дэмжлэг хөрөнгө оруулалтууд орж байгаагүй юм билээ. 5-6% хүүтэй жилийн 5-6% хүүтэй гэдэг бол арилжааны банкны олгож байгаа зээлийн хүүгээс нэлээд бага. Гэхдээ хүүгийн зөрүүг бол татаас хэлбэрээр төсөөс авч байгаа. Тэгэхээр тэрнийхээ хариуд аж ахуйн хөнгөлөлтөд зээл авч байгаа учраас тодорхой хэмжээний хариуцлага хүлээн. Буцаад одоо энэ хөнгөлөлтүүдийг эзлснийхаа төлөө тухайн аж ахуй нэгж ямар үүрэг хариуцлага хүлээж ийн вэ? Салбараар нь багцлж ярил. Сая жишээлбэл гурилан дээр гэхэд хөнгөлт үзүүлээд исэн чинь эргээд дотоод гурилын үнэсэд импортын гурилын татварыг тэглэх асуудал яригдаж байгаа. Нөгөө дэмжиж исэн аж ахуй нэгжүүд нь эргээд худалдан авахчтай одоо юу гэдэг монопол маягаар хандсан байна гэсэн ийм агуулга засгийн газар дээр яригцаар тогтоол гарч ийн л да. Тэгэхээр одоо жишээлбэл дахиад одоо ингээ баахан дэмжлэг үзүүлээд те санхүүгийн үед ингээ бодлогоорчсан татвар үед дэмжиж дээ шүү. Тэгэхээр нөгөө дэмжлэг авж байгаа аж ахуй нэгж маань одоо хувьсгал хийхтэй үйлдвэрлэж байгаа хүнсэн дээрээ ямар хариуцлага хүлээж хэрэглэгчтэй ямар давуу талыг бий болгож байна. Яг энэ саний гурилан үн өсөж байгаа энэ асуудал бол манай салбарт бол жоохон онцгүй байна л да. Ер нь бол ягаад гэх юм бол баяр ерөнхий сайд багта Атрын 1 2 3 дугаар айн 4 дугаар айн тий Атрын 1 2 3 одоо 4 дугаар айн өгдөж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо энэний хүрээнд 16 жил явж бид нэр өнөөдөр одоо үрдэнийхээ 100%-ийг төмөснийхээ 100%-ийг махныхаа 100% ингээд бидний 3 төрлийн бүтээгдэхүүнийг 100%-аас хангаж байгаа. Тий, үндсэн хүмүүс энэ 3-ыг 100 хангаж байгаа байхгүй юу? Бослууд нь бол 40 50 60%, зарим нь бараг 2-3% ингээд ийм байгаа шүү дээ. Одоо нөгөө 19 нэр төрөл дотроо л яриад байгаа. Тэгэхээр одоо яг энэ одоо Атрын аяны хүрээнд ингэж одоо томоохон дэмжлэг авчаад хөнгөлөлтөө зээл урамшуулал одоо олон төрлийн хөнгөлөлтөд эдэлжээд одоо сүүлд нь ковидын дараа гарч гэдэг юм уу ингээд үнэ нэмсэн байдлаар ингээд боцаагаад энэ импортын татварыг тэглэх асуудал гарч ирж байгаа нь бол айгүй харамсалтай. Ягаад гэвэл энэ бол үйлдвэрлэлүүдэд жоохон сөргөөр нөлөөж байгаа. Үйлдвэрлэлүүдэд тий. Тэгэхээр энэ зөвхөн гурилынхныг хашрах гэж энэ ийм одоо шийдвэр гарч байгаа нь цаана үндэсний үйлдвэрлэгч нар нөгөө тариа будаа тавьдаг тариаланчдад сөргөөр нөлөөж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энэ 15-6 жил хийсэн ажлаа буцаагаад одоо эргэж одоо унгаахан цаашаа энэ тодорхой хэмжээний доголдсон шүү дээ. Чинь 3-4 жил 4-5 жил гэм үү те. Тэгээ буцаагаад энийг сэргийхэд бас нэг бол хэдэн жилиг засвал болно л доо. Тэгэхээр манай хүнсний хөгжөлтөө бол энэ бол яг сөрөг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол энэ байсварыг илэрхийлж байгаа. Ингэж дотны үгийг тэгэлж болохгүй. Тодорхой хэмжээний лимит тогтоогоод оруулж ирж бас болно тий. Одоо жишээл баруун аймагуудын гурилын үн өндөр байна.
зүүн аймагуд дэх бол одоо хотын төвийг бол одоо гайгүй байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ ягаад тэр баруун бүс дээр үйлдвэр барьтал нь тодорхой хэмжээнд кодтойгоо оруулж болохгүй гэж гэдэг асуудлуудыг бас жоохон харж үзэж ангилж үтсэн бол дээр байсан юм болов гэж бодож байгаа л доо. Тэгэхээр миний хувийн бодлоо байхгүй юм. За аж ахуйн нэгжүүд одоо мэдээж хамгийн хэрэгтэй юм юу гэхээр санхүүгийн дэмжлэг байгаа. Мөн дээрээс нь татварын хөнгөлөлт чөлөөлтүүд байгаа. Яг энэ таалагдсан шийдвэрүүд бол ингээд хөтөлбөрийн хүрээнд гарч ирсэн үндэсний хөдөлгөөний хүрээнд те. Тэгэхээр одоо энэ хөнгөлөлт чөлөөлтийг хэлсэн аж ахуйн нэгж маань ямар агц дэвшилтэй байна? Ямар сайн жишээг одоо үзүүлж байна үйлдвэрлэлтэй те нэвтрүүлж байна. Үгүй бол одоо юу гэдэг та нараас авсан зээлээрээ банкны өрнийг хаачвал энэ одоо яг нөгөө бидний хүсээд байгаа үндэсний хувьсгал гэдэг юм уу? Эсвэл ажилчдынхаа цалин нэмждэг ч юм уу те. За хийх нь бол яг мэдээж нөгөө шинэ одоо техник хэрэгсэл авах ч гэдэг юм уу, тоног хөрөм шуудалтаа авах гэдэг энэ агуулгаар одоо санхүүжилт олгогдсон байхаа гэж хараад байгаа л да. Яг энэ хүрээнд бол одоо хоёр төрлийн л ажил хийгдэж байгаа шүү дээ. Хүнсний хурцлын хүрээнд нэг талдаа хүнсний хангамжаа шийднэ, нөгөө талдаа хүнсний аюулгүй байдлыг шийднэ. Хангамжаа шийдэх нь бол аж ахуйн нэгжүүд бага хүүтэй урт хугацаатай зээл аваад хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Тоног хөрөмж авж гин, байшин барилгаа барьж гин, одоо ажил боломжсон хүчнээ мэрэгчлээ сүүлж гин ч гэдэг юм уу те олон төрлийн ажлыг нь хийгээ явж байгаа. Одоо тодорхой хэмжээний үр дүн гарахад бас эрт. Одоо энэ чинь нэг хагас жил өнгөрч шүү дээ зээл аваад ингээд үйл ажиллагаа яхад. Гэхдээ бид нар 23 оныхоо бас ажлыг дүгнэж харсан чинь бол импорт бараг бол 5.3% бууруулсан мэл. Тэ? Тэгэхээр дотоодын импорт орж иж байгаа. Тэгээд дотоодын экспортоо бас нэмэгдүүлсэн байгаа байхгүй юу? Бас 180 сая доллараар нэмэгдүүлсэн. Тийм үзүүлэлт энэ хүнсний хурцлал ихснээс хойш бол маш олон тийм салбарт бол одоо үр дүн гарч иж байгаа. Хичнээн баг байгаа ч гэсэн эхний хагас жилдээ гарч иж байгаа үр дүн гэхэд бидад бас дажгүй үр дүн тий чамлахааргүй сайн үр дүн харагдаж байгаа байхгүй. За тэгэхээр энэ жил бүтэн яваад оны 9 гарахад бол мэдээ тодорхой хэмжээний үр дүн гарна л гэж бодож байгаа. Нэлээд тодорхой тий. Гэхдээ бид нар нодлон төмс хүнсний ногооныхоо 80%-ийг түүхэндээ анх удаа шийдсэн шүү дээ. Түүхэнд анх удаа хүнсний ногооныхоо 85%-ийг шийдэж байгаа. Гэтэ энэ хүнсний ногооны 85%-ийг шийдэхэд ихэнх нь жижиг дунд үйлдвэрлэгч нар гол оролт гүйцэтгсэн. Одоо жижиг дундын зээл авдаг, дээрээс хүнсний ногооны бас хөнгөлөлтөө зээл урамшуул аваа тий. Ингээд бид нар хүнсний ногооныхоо бас 85%-ийг шийдээд нодлон бид нар ч оны 9-д бас ургацын баяр идрийг хийжсэн шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ жил ингээд бүтээ явуучих юм бол бас нэг 85-90% л байх болох 95 болох ч гэдэг юм уу те. Тэгээ босод төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дээр 19 нэр төрөл дээр бид нар тооцоол гаргацсан ингээд явж байгаа л та. Энийг нэмэгдүүлэх гэх те. Нөгөө талдаа хүнсний аюулгүй байдлаар төрийн 35 байгууллага ажиллаж байгаа байхгүй юу? Төр захиргааны 35 байгууллага хүнсний аюулгүй байдлыг шийднэ гэх те. Тухайн хүнс чинь гаднаас орж ихээр нөгөө тодорхой хэмжээний тээврийн хэрэгсэл зориултын байх хэвээр. Тэгээ энэ дараад хадгалахдаа агуулгын савнд бас зориултаа. Тэгээ стандартын зориултын агуулгын савнд хадгалах хэвээр. Худалдааны байгууллагаар дамжиж худалдаахтаа бас зориултын байх хэвээр. Тэгээд хамгийн сүүлд айлын гэрт айлын хөрөгчөнд эрүүл аюулгүй хүнс орж явах хэвээр байхгүй юу? Тэгээд тэрнийг өртгийн бүх сүлжээн дээр нь хяналт тавьж яана л гэсэн үг. Тэр нь төрийн байгууллагуудын хийх ёстой ажил байгаа. Нөгөө бид нар хэлдэг нөгөө стандарт нөгөө лабораториудаа хүчин чадлыг бид нар сайжруулах ёстой. Орчин үеийн хүчин чадалтай лабораториудыг бид нар оруулж ирэх ёстой байхгүй юу? Эсвэл одоо байгаа лабораторийнхаа үйл ажиллагааг сайжруулах ёстой. Эсвэл томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бид нар дотоодынхаа хүнсний бүгдийг шинжилдэг, дотоодоос гадаад руу экспортод гаргадаг хүнсүүдийг бас шинжилдэг. Ийм л одоо бодох зорилго тавьсан 5 жилийн хугацаанд систем дээр хийгээд явж байгаа л да. Одоо манай томоохон компаниуд бол гадаачаагаа яв шинжилгээ өгчөөд тэгээд дараад нь экспортлдог байхгүй юу? Бүх юм чинь гадаачаа яваад шүү дээ тий. Эсвэл импортер бид нар аавна, эсвэл гадаачаа явж шинжилгээ өгөн ч гэдэг юм уу тий. Тэгээ энийг л одоо дотооддоо хийдэг болъё. Дотооддоо үндэсний үйлдвэрүүдэл дэмждэг болъё. Энэ үндэсний үйлдвэр дэмжиж олон үндэсний үйлдвэртэй болохын ашиг тусна бидэрт ажлын байр одоо маш ихээр нэмэгдэнэ. Бид нар гадаачаа экспорт гаргах юм бол төдий хэмжээр хатуу байлууд орж ирээд ажилтныхаа цалин нэмэх боломжтой. Монгол улсын эдийн засаг солонгор нь тий. Одоо ганцхан уулуурхайн салбар биш, уулуурхайн бос салбар буюу хоёр дахь том салбар нь хүнс аж ахуйн салбар шүү дээ. Тэгээд дараад нь аялал жуулчлалын салбар байгаа тий. Тэгэхээр бид нар мэдээж уулуурхайгаа одоо орлогын сайн орж байгаа ийм үед нь бол тэндээс орсон орлогоо эргүүлээд энэ хүнс аж ахуйн салбар руугаа төлхөө оруулаад хүнс аж ахуйн салбараа босгоод ирчих юм бол энэ хүнс аж ахуйн салбараа ажлын байрыг аявих бий болгодог салбар. Тэгээд тэр нь голчлон жижиг дунд үйлдвэрлэгч нар одоо бичил үйлдвэр, өргөн үйлдвэрлэгч нар ихээр
одоо босч ирдэг. Одоо олон улсад бол энийг бол нэг чиглэлэг дундар давхрыг бий болгох гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр маш олон улсад шин тосхон, шин суурин өнөөдөр манай эхэлж байгаа энэ шинэ хошоо гэдэг хөдөлгөөн биш тий. Энэ одоо хөдөлгөөнүүд ингэж ирчимжиж хөдөө аж ахуйн салбараа босгож ирдэг юм байлээ л дээ. Олон улсын туршлагаар бол чиний дундар давхрыг эндээсээ бий болгосон. Наад захын одоо Хятад улс байна, Солонгос улс байна, Япон улс байна. Дандаа энэ шинэ тосхон хөдөлгөөнүүдэрээ адрэгдээ дундар давхрууд авчирсан байлээ. Чиний дундар давхруу. Одоо бид нар ингээд хүнсний хангамж гэдэг зүйл рүү ингээд анхаарад байна тий. Гэтэл бид ерөөхдөө бол хоцорч яваад байгаа. Хангамж гэдэг одоо дэлхийд хэнд юу хийж байгаа нөхөр генийн өөрчлөлт хүнсний бүтээгдэхүүн. За одоо химийн нэмэлттэй ямар нэгэн байдлаар тэнд юм ороогүй байх ёстой ч гэдэг юм дараагийн шатны юм хүнсэн дээр яригдаж эхлэв. Бид одоо зөвхөн хангамжийн юм яриад шүү дээ. Гэтэл яг энэ донд чинь та түрүү ярьж байгаа стандартуудыг ингээд тогтоочих ёстой гэд. Гэтэл нөгөө стандартыг хит өндөр тавиад ирэхлээр дунд чатанд авилга их байдаг ч юм уу. Салбар өөрөө дангаараа зөвхөн нөгөө санхүүгийн дэмжлэг үзүүлэлт шийдэгдэхгүй бас олон асуудал байна л да. Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа энэ хөдөлгөөн салбарын хувьд тулгамдаад байгаа бусад асуудлыг яаж шийдэх юм бэ? Тэгээ би түрүүнийг хэллээ шүү дээ. Одоо энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бол яг тодорхой төсөвтэй, тодорхой хийх ажилтай, тодорхой хугацаатай, тодорхой хийх ажлуудыг нь гүйцэтгэх төрлийн ингээд 35 байгууллага үүрэг хүлээсэн явж байгаа байхгүй. Тэгээд тэр бүх байгууллагууд чинь 5 зорилт 114 ажлыг энэ 5 жилийн хугацаанд хийчих юм бол хүнсний хангамжийн ажлыг бид нар 100% шийдчихнэ. Хүнснийхээ аюулгүй байдлыг ч гэсэн бид нар 100% шийдчих байхгүй юу. Тэгэхээр энэ төрийн 35 байгууллага тэр 114 ажлаа яг одоо нөгөө хугацаа заасан хугацаанд л хийж явах хэрэгтэй. Тэрийг нь одоо Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас одоо тэр 34 тогтоолын хэрэгжлэлээр хяналт тавьж байгаа юм тэр 35 байгууллагын хоорондох зохицуултыг хийж байгаа юм дээрээс нь соён гэрүүлэх ажлуудыг ингээ хийдэг тусгай хүнсний зүйл төвтрийн аль бас манайхтай ажиллаж байгаа л да. Тэгээ энэ ажлын одоо бараг 90% нь манай хүнс үдээч яам одоо гүйцэтгэх үүрэгтэй ингээ ажиллаж байгаа. Тэгээд манай хүнс үдээч яамны тодорхой жилийн хүрээнд хийж байгаа ажил бол нодлон бол одоо 80% бас гүйцэтгэлтэй ажилласан байлээ. Тэгэхээр бид нар бол энэ бас богино хугацаа өнгөрж байгаа ч гэсэн бид нар ажлуудаа маш сайн шахаж явж байгаа. Дээр нь төрийн 35 байгууллага маань хагас жил тутам зөвлөгдөх уулзалтыг хийж ямар ажлыг хийж гэн ямар ажил хоцорж гэн гэдэг дээр бид нар бүр ингээ уулзаад яриад ингээ хоцорж байгаа ажлуудыг ерхийч намын газраас шахаад албан тоод явуулаад эргэж уулзалт хийгээд яагаад болохгүй байгаа талаас нь ярилцаад ингээд бид нар төрийн ажлагч явуулж гэн хувийн хвшлийн ажлагч явуулж гэн төр хувийн хвшлийн түншлэлээр хүнсний хувьсгалаа хийн гэсэн томоохон зорилготой явж байгаа. Дээрээс нь манай хүнсний хувьсгал гэх төрийн бас байгуулагдсан. Одоо хөдөө аж ахуйн салбарын 20 гаруй холбоод нэгдээд хүнсний хувьсгал төрийн бас байгуулагдсан. Энэ ямар учиртай юм бэ гэх юм бол энэ ихэнх нь одоо нөгөө энэ хүнсний хувьсгалаас зээл авсан байгууллагууд энэ дотор орцсон явж байгаа. Мэдээ зах зээлийн 50-аас илүү хувийг хангадаг энэ компаниуд орцсон явж байгаа. Тэгээд энэ хүнсний хувьсгалын үр дүн дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжид байхгүй юу. Тэдний төлөөлөл төрийн бас байгууллагын хүмүүс орцсон явж байгаа. Тэгээ энэ хүмүүс нь болохоор хангамжаа шийднэ, манлайлна тий. Нөгөө талаараа хүнс үдээ аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан. Бас хүнсний хувьсгалыг шинжлэх ухаанчаар хийнгээд бид нар эрдэмтдийн зөвлөл бас энд ажиллаж байгаа. Ерхийшин тамгын газраас гараад. Тэгэхээр хүнсний хувьсгал төрийн бас байгууллага, эрдэмтдийн зөвлөл, дээрээс нь төрийн байгууллагууд, дээрээс нь олон улсын байгууллага, тэгээд банк санхүүгийн салбарынхан гээд маш олон байгууллага энэ хүнсний хувьсгалын төлөө дайжлагдан ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний 5 жилийн хугацаанд бол ерхийшин тамгын газар хариуцсан зөвлөгтэй, тухайн асуудал хариуцсан зөвлөгтэй, ерхийшин тамгын газар тухайн асуудлыг араас нь шахаж байгаа, уялдаа холбоог нь хангаж байгаа тийм ажлын албатай байгаа бүтэж ажиллаж байгаа учраас энэ ажлууд бас зүгээр цааслаад үлдчихэхгүй. Одоос 2 жилийн хугацаанд бид нар тодорхой хэмжээний үр дүнг бас танилцуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч өөрөө манлайлал үзүүлээд маш олон үйлдвэр аж ахуйн нэгжүүд явж байгаа шүү дээ. Одоогийн байдлаар 82 үйлдвэр дээр очсон. Тэрний 60 гаруй үйлдвэр нь хүнсний үйлдвэр. 20 гаруй үйлдвэр нь одоо хөнгөн аж үйлдвэр дээр явж байгаа. За яагаад хөнгөн аж үйлдвэр рүү 2024 онд яваад эхлэхээр тэндээс бас Монголын одоо малаас гаралтай одоо арьс ноос ноолорыг одоо босруулалтыг одоо сайжруулад дэлхийн зах зээл рүү гарах дотоодынхаа хэрэгцээг хангах боломж байгаа юм байна гэд одоо цагаан алт гэдэг төлбөрийг эхлүүлэхээр бэлтэж байна. Ноос ноолоор хэвтэл. Тий, ноос ноолоор арьс ирэг дэмжиж чинь гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ нь өөрөө одоо шинэ хоршоо хөдөлгөөнтэй бол яг уялдаж байгаа байхгүй юу. Шинэ хоршоо хөдөлгөөн бол бүр малчтын амжиргааг л одоо суураас нь дэмжиж штэ тий. Малчид бол малаа өсгөн өржүүлнэ. Тэгээд хагас эрчимцэн одоо хошоогоо дамжуулна, бүтэн эрчимцнээс ажиллана. Тэгээд одоо махны үйлдвэрүүдийг 12 сарын дотор махны үйлдвэрүүдийг байнга
одоо махаар хангадаг ч гэдэг юм уу, арьсаар ноос нодроо хангадаг ч гэдэг юм уу тий. Ингээд 24 12 сарын турш 24 цагийн циклтэй ингээд бүх үйлдвэрүүд ажилтдаг болох юм бол бид нар класс 1-р кластерын системийг амар болж байгаа, 2-р хоршоотыг бас хөдөлгөж байгаа. Тэгэхээр энэ кластерын систем гэдэг бол 19 онд хуулинд орсон. Яг ингээ хэрэгжихгүй явж идэл ковид болоод одоо ковидын дараагаас бидний кластерын систем гэдгийг одоо энэ хоршоот дээр дамжуулан хэрэгжүүлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр бүх одоо сүлжээндээ бид нар одоо ашигтай ажиллана гэсэн үг. Ачтаасаа өгшүүлээд үүдрээ аж ахуйн нэгж одоо бүгд ажиллана. Ингэж ажилтны ашигны үйл бид нар бүх мөнгийг дотроо эргүүлдүүлнэ. Одоо бол бид нар жил бүр зөвхөн хүнсэн дээр 1 тэрбум долларыг гадсан гаргаад гаднаас хүнсээ авч идчихэж байгаа шүү дээ. Бид гаднаас хүнсээ л авч идчихэж байгаа. Дээр нь бид нар 2 тэрбум доллар гаргаж бас хувц сунраа авч байгаа гаднаас нийтдээ 3 тэрбум долларыг жил бүр хүнс болон хувц сунраа авахтаа зориулж байгаа байхгүй. Хэрэглэгч бол. Тий, зөвхөн гаднаас импортер авч байна. Энийг л бид нар Монголд үлдээч. Дотроо эргэлдүүлээ. Тэгэх юм бол бид энэ чинь Монгол хүний цалин хүйс нэмэгдэнэ. Монгол хүний одоо нөгөө татар матар дотроо эргэлдэн шүү дээ. Тий. Сайн тав бол маш их байгаа л да энэ. Таны ярианыхынд гарч ирсэн 1.7 их найт төгрөг гэдэг хэрэг том багцаараа 23 оны хагас жилдээ 832 тэрбум төгрөг гарсан гэдэг. Тэгэхээр үлдсэн 2 жилийн хугацаанд нэг 800 гаруй 900 орчим тэрбум төгрөг бас санхүүжилт хэлбэрээр олгогдох юм байна. Тэгэхээр 2 жилийн хугацаанд тэгэхээр санхүүжилтийн хэмжээ хумигдаж таарч байна уу? Ер нь одоо энэ үлдэж байгаа хугацаанд яаж аж ахуйн нэгжүүдэд дэмжих юм? Одоо энэ арга барил хэвээрээ өргөлжлөө. Эхний жил бол айгүй өндөр гарч байгаа. Ягаад гэвэл нэг үндэсний хөдөлгөөн эхэлж байгаа учраас эхний жил бол нийтдээ 982 тэрбум төгрөг бодохоор батлагдсан шүү дээ. Одоо системийн 10 банк өөрийнхөө их усээр олгож байгаа шүү дээ. Тэгээд 5%, 6%, зөрүү 13%-ийн засгийн газраас өгж байгаа. Тэгээд нодлон бол 832 тэрбум төгрөг гарсан байхгүй. Тэгэхээр айгүй сайн гарсан байгаа шүү дээ. 100 хэдэн тэрбум төгрөг нийлэн мөнгө гараагүй гэсэн үг. Тэр нь одоо өөрийн өмнө шилжиж явсан. Тэгэхээр үлдэж байгаа мөнгөд нөх юм бол одоо энэ 24 онд бол 300 гарч байгаа. 300 тэрбум төгрөг. 300 тэрбум бол одоо хооронд нь суугааж байгаа шүү дээ. 106-гийн хүнсний салбар руу, тэгээд одоо 60 хэдэн мал аж ахуй руу, цаана одоо нөгөө хүнс үйлдвэрлэл рүү, газар тариалан руу гээл хуваа гаргаж байгаа. Гэхдээ эн чинь бид нар 19 төрлийн хүнсний асуудлыг шийдэх гэдэг байгаа учраас тэр 19 төрлөргөөл тэр сагс руугаа л илүүлэхгүй гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо зарим нэг асуудал зээл гарахгүй асуудал байгаа л да. Жишээлбэл одоо хүүхдийн тижээр хүүхд хоолны үйлдвэрлэлгээ байж байгаа. Тэгээ тэн дээр одоо зээл гарахгүй байгаад байгаа жишээ нь. Тэгээ бид нар 0-5 насны хүүхдийнхаа бүтээгдэхүүнүүд 100% гаднаас импортоор авдаг хэврээл байгаа. Нэран сүү энэ төр. Тийм одоо нэг бүх нэран сүү хоолмод бүгдээрээ л дандаа импортох байна шүү дээ. Гэтэл бид нар энэ үйлдвэр дээр энэ бах үтэй зээл олгомоор байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэрийг авах аж ахуй нэгж байхгүй байх жишээ нэ тий. Тэгэхээр одоо бас энийг одоо энэ үйлдвэрлэлээ хөгжүүлэх тал дээр бол одоо энэ хүнсний хөрслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд энэ талын аж ахуй нэгжүүд бас энэ төрлийнх нь зээлийг аваад ингээд явах юм бол илүү төлхөө дэмжих одоо нэг цаана үлдэж байгаа 3 жилийн хугацаанд арай тэр чиглэлүүд рүү төлхөө дэмжих бодлого барьж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас нөгөө зээлүүд нь арай багасаад гараад байна гэсэн үг. Гол салбарлуудаа гаргаж байгаа учраас одоо саяны 23 онд бол нөгөө хүнс үдэ аж ахуйн одоо салбарт мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл бүгднгөө нэгээр гаргацсан байхгүй. Бүгд төмс тарьж бүгдээрээ төмс зарах гэж яхаар тийм дөрвөн учраас оромзоо их байна л гэсэн. Тийм оромзоо их байгаа учраас бид нар яг одоо хэрэгцээтэй тийм одоо төлөвлөгөө одоо тавигдсан гол салбар руугаа зээлээ гаргах гэдэг ингээд байж байгаа л да. Тэр одоо юу гэдэг нь төрөөс ингээд янз бүрийн хөдөлгөөн, аянууд өрнүүлээ зээл олохоор хүмүүс ярьдаг. Энд чинь одоо юу гэдэг нь дээвэр доогор олдохгүй дээвэрээ алдаад байна ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо өрхийн аж ахуйг дэмжээч, хоршоолын хэлбэрийг дэмжээч, жижиг дунд үйлдвэрээ дэмжээч. Наа чинь дахиад нөгөө монопол эдэн компани руу явчихад байгаа юм шүү гэдэг нэг болгоомжлол байгаа гэдэг. Тэр балансыг яаж барьж чинь те гаргаж байгаа багцууд дээр. Тий. Одоо яг хуу гарцсан зээлүүдийг харахаар бол одоо нодлонгийн гарсан 832 тэрбум бол их хөвчлэн томоохон аж ахуйн нэгжүүд авчаад байгаа юм л да. Ягаад бол барьцаа хөрөнгө сайтай учраас банк өөрийнхөө хөлсөөр гаргаж байгаа учраас одоо тэрнээс хойш одоо гарч байгаа мөнгө төгрөг нь бол одоо энэ нь бол ихэнх нь одоо 20-30% гэдэг юм уу жижиг дунд үйлдвэрлэл рүү гарганаа. Эдөө жижиг дунд үйлдвэрийн сангаасаа өгнөө. Хөдөлмөр эрхлэлтийг сангаараа дамжуулж өгнөө ч гэдэг юм уу тий. Одоо сум хөгжүүл сан чин хошоо дэмжих сан болсон тэргүүрээ дамжуулж өгнөө ч гэдэг юм уу. Илүү төлхөө жижиг дунд үйлдвэрлэл бүр одоо ингэ бичил үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэлийг төлхөө дэмжих бодлого болж байгаа. Тэгжээж бид нар өртгийн бүх сүлжээнд нь зээлээ адилхан олохгүй бол зөвхөн том компанид авчаад жид дунд нь үлдчих юм бол энэ нөгөө хүртээмж шин байхгүй тий томууд нь томроод идэг жид дундууд нь хэврээл байгаад идэг тий. Тэгэхээр бид нар энэ чиний дундад давхаргыг бий болгож байгаа одоо малчтайгээл дэмжиж байгаа юм бол
бүх системд нь л одоо адилхан одоо хөрөнгө оруулалт хийх зарчмаар одоо энэ шинэ хоршоо хөдөлгөөн чинь яг тэгж гарч иж байгаа шүү дээ. Одоо 5 ихтэй 6% хүйтэй 5 ихнээ дөрөв зээл олгоно. Тэгээ яг нэг хоршоонд бол нэг 5 га газар өгөөд дээрээс нь 50 сая төгрөгийн зээл олгох юм билээ. Тэгээд хамгийн гол нь тэр зээл авсан аж ахуй нэгж нь одоо тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд одоо мах байж болно, сүв байж болно, эсвэл одоо тэжээл тарьж болно тий. Ямар ч үйлчлэгээр үзүүлж болно шүү дээ. 40 гаруй нэр төрлийн бизнесийг хийх боломжтой байгаад байгаа. Хамгийн гол нь тэрийг нь одоо ямар худалдан авалтаар дэмжих юм те. Тэр худалдаж авах юм эсвэл тухайн орон нутгийн байгууллага нь худалдаж авах юм уу. Тэр нэг бүтээгдэхүүнгээд хар нэг борлуулдаг нэг зах зээл байх хэрэгтэй шүү дээ тий. Дээрээс нь тэр болсон үйлчлүүдийг яа дэмжих юм. Одоо сургалт мургалж яадаг юм уу тий. Ингээд бид нар нэг загвар нэг 40 50 хоршоог айтайхан гоё болгочих юм бол Монголд нэг энэ хөдөө аж ахуйн салбарын бүр суураасаа дээшээ хөгжиж явах боломж байгаа байхгүй. Тэгээ том үйлдвэр аж ахуйн нэгж гадаад райлингийн бол одоо хонцны хуршгалаараа дамжуулаад баг хүйтэй овшоод зээлэр ингээд том хэмжээгээр дэмжиж байна. Одоо энэ босод жижиг аж ахуйн нэгж болон малчтайг баялаг бүтээгчтэйг бол энэ саяны шинэ хоршоо хөдөлгөөнөөр дэмжих юм бол том жижиггүй бүгд зэрэг хөгжлөө гэж харж байгаа. Тийм ч бодлогоор одоо энэ хөдөлгөөнөд гарч ирж байгаа гэж харж байгаа л да. Та бүхэн ярилцах цагийн түрээд дуусчихна. Оо за. Тий. Хүнсний хувьсгал гэсэн хөдөлгөөн 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Тэгэхээр яг хөдөлгөөн эхлээд бол эд дундаа явж байна. Сайжруулах зөвлөж байгаа, сайн зөвлөж байгаа гэж та ярьлаа. Магадгүй нэг талаараа үр дүнгийн дүгнэхэд эрт боловч тодорхой хэмжээнд цааш таас ажлуудын үр дүн харагдаад явах болов уу гэж найдаж байна. Танд амжилтсаа. За баярлалаа. За. Үзэгчдээ өнөөдөр үзэгч та бүхэнтэй Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа ярилцаж ярилцлаа. Хамт байсан та бүхэнд баярлалаа.